Бүгдд нь өглөөдөр орой мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ Cloud AI-ыг ашиглаад Excel дээр дата цэвэрлүүлэх, график үүсгүүлэх аргачлалуудыг үзье. Хамгийн эхлээд бүгдээрээ түүрээр дата авна. Дараа нь тэрийг тодорхой хэмжээнд цэвэрлэнэ. Дараа нь summarize, pivot table шиг хүснэгт гаргуулад түүнээс нь график үүсгүүлэх. Эдгээр алхмуудыг хийж үзцгээе. Өмнөх хичээлүүдээр бид нэр keyboard буюу гар хослыг ашиглаад Excel дээр маш хурдан датаг цэвэрлэх, pivot table хүснэгтэй хийх аргачлалыг үзчихсэн бол энэ удаа AI-тай холбоотойгоор хийхнэ. Excel рүү нээж ороод бүгд энэ add-ins руу орох болно. Add-ins руу ороод Cloud-ыг нэ. Хэрвээ та Cloud-ийн өргөтөлтөөр оруулсан байгаа бол энэ дээр харагдана. Cloud-ыг гэж бичээд add дараад оруулчихна. Cloud-ыг ашиглахын тулд та Pro болон түүнээс дээш эрэхтэй байх ёстой. Cloud-тэй хэрхэн ажиллаж болохыг бол харуулсан байна тийм ээ. Өнөөдрийн бичлэгээр бол бүгдээрээ дата цэвэрлээд агаан шатны үйлдэлүүдийг хийж үзье. Дараагийн бичлэг дээр бол модель болон дашборд бүтээх энэ ажлуудыг хийж үзье. Өөрийн role-өө сонгох нь байна. Миний хувьд data science-ыг сонгоч. Тэгэхээр биднэрт юу харагдаж байна гэвэл скиллүүд нь харагдаж байна. Ташуу зураас clean data XLS гэж бичих юм бол датаг цэвэрлэх нь тийм ээ. Бүгдээр хамгийн түрүүнд эхлээд борлуулалтын ямар ч хамаагүй төвөр датаг гаргуулж авъя. Security data явууч. Ингээд төврийн. Бүгдээр яах вэ гэхээр датаг алдаатай болгоцгоё. Энд юм биччихье. Энэ бол AI дүүрт нь өргөхгүйгээр хийчихье дөө. Date дээр алдаа гаргая. Duplicate үүсгэе. Томьёо байна тийм үү? Ширхгийн үнээр үрдсэн байна. Энийг үнийг нь үнээр нь үржүүлсэн алдаа гаргачихъя. Алдаа хэр болох юм турших гэдэг шүү дээ. Тэгээд бүтээгдэхүүний нэр дээр буруу нэр биччихье. Тоон дээр үн дээр алдаа гаргая тийм ээ. Ингээд бүгдээрээ дашуу зураастай clear data хэсгийг татаад үзье. Юун дээр ажилласан ингээд гараад ирж байна тийм ээ. F2-ийн томьёо байна. Томьёоны үржүүр E25 дээр тоон алдаа байна. C-ийн 25 дээр болохоор junk string байна. A-гийн 4 дээр date алдсан байна. Мөр 6 давхцсан байна гэж мөр тавтай тийм ээ. Энэ болгоныг олж чадсан байна. Highlights орсон байна. Бүгдээр apply дарцгаая. Дата маань цэвэрлэгдээд гараад ирчихээ. Маш зэгцтэй болгосон байна тийм ээ. Энэ дээр шалгая. Хамгийн ихний энэ томьёо хэв юм болсон байна тийм ээ. Бүгдээр харцгаая. Тийм ээ. D-г E-гэр үрдсэн байна. Хоёр дахь нь тоо хүртлийг зассан байна. E-гийн 25. Энэ чинь дээдлийнхэн шүү дээ. Duplicate ажилласан учраас 24 дээр очиж байгаа. Сунгаад томоор нь харах юм бол артал дээр нь яг юу өөрчлөлийг харуулсан байгаа. Мөн доор ингээд тайлбарууд орсон байна тийм ээ. Гэх мэтлэн ер нь маш богино хугацаанд маш хурдан датаг цэвэрлэх боломжтой болсон байна. Бүгдээрээ дараагийн алхам болох. Бид нар pivot table хийдэг тийм ээ. Яг тэр шиг хүснэгтийг нэгтгэе. Мөн график хийцгээе. Create бүтээгдэхүүн болон мужаар нийт борлуулалтын хүснэгт үүсгүүлье. Нэмээд график үр дүнгийн графикуудыг байгуулъя тийм ээ. Ингээд харцгаая. Ингээд үр дүнг харцгаая. Бүтээгдэхүүнээр нэгтгэл хийсэн байна. Энэ дээр units дээр томьёо хийсэн байна. Sum if ашигласан байна. Нийлбэр дээр sum ашигласан байна. Бүгдэн дээр нь sum if ашиглаад ингээд дуудсан байна. Энд болохоор нийтэд хэдэн үе эзэлж байгаа вэ гэдгийг divide ашиглаж хийсэн байна тийм ээ. Ингээд графикуд байгуулагдсан байна. Болчихжээ. Ингээд сая бол гэхдээ маш цөөхөн дата хөвгөлтөөр ажиллаа. Дараагийн бичлэгээр бүгдээрээ том датан дээр ер нь хэр хурдан ажиллах юм, гараар ажиллахаас хэр хурдан байх вэ гэдгийг бас шалгаж үзцгээе. Мөн dynamic dashboard-ыг AI-аар бүтээж үзцгээе. Тэгээд дараагийн хичээлдээ хамт байгаарай. Subscribe дарахад битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзъя.